Шинэ коллекц Кросис. Хүүхдийн номер 1 цай. Байгалийн гаралтай 100% органик бүтээгдэхүүн Хив цай. Тансаг сурчгийн найрлагатай шинэ коллекц Кросис. Хөөе. Хавлаа. Нөхөн. Тэр хараач дээ. Аавраараа. Ээж рүү хараад байгаа юм шүү. Аавраараа. Инээж. Зүтлээ зэрэг мэд ганцаардалтай хамт үлдсэн цэчиндээ хорсон зүрхэнд цэглэж болохгүй хайр архийг өвч дэндүүнтэй алгыг гэвчгүй муталтай хамт байсан тэр өдрүүдийг хайр гэж нэрлээд нэмсэлээ зүрхэнд чин нүрдүрдэх зүг бороод ми чамаас хоцсон гэрдийг сүдэртэн хамт гудгийг чаргалтэн хамт гадрыг тэнгэртэн хамт ганцхан чамаас амтж болдгийг хайр минь чи чихин чивсэн оровхон үгэ чиний ертөнцөө би амьдарч Хөрш. Телевизийн олон ангид кино. Ээж. Яасан бэ? Миний шээ сүрээд байна. Тэ яар шийлдэ. Найл уфгаас айгаад байна. Ахтай хэлээч дээ. Ах байхгүй юм штий. Мэдгүй. Ээж, хайцсан би. Ямар ядаргаатай юм бэ? Гүди томолч чи өөрөө яваа шийчээч дээ. Гэхдээ ээж. Юу гэхдээ гэж. Таныг өсөх гэж зовж байна би. Салгаж байна. Гү чи юудаа өмдөндөө шээж байгаа юм бэ? Гү таатах чи би цэвэрлээ штэ. Би муухай зөдлөө. Юу зүйлсэн миний охин? Хура. Энд нь юу гэж охиноо орхиж явах юм бэ? Хүлгээд юм охин. Битүүл хойлоо хоцорчлоо. Нүд нь улаач шүү миний охин. Хойлоо яваад өмдөө солиё. Яаж яг тахнаа хайч юу?
Эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Өглөөний минь. Өнөөдөр Улаанбаатарт хасах 12 хэрмийн хүйтэн байна. Их сайхан дулаахан нарлаг өглөө болж байна. Хүүтэ өглөө гэж. Сэтгүүлч Уянгаатай энэ хөтөлбөрийг байнга хөтлөн явуулах болсондоо их баяртай байна. Тийм бол баяртай байгаа юм баг таа. Өнөөдөр хөтлөгч Нэргөө бит хоёр охид бүсгүүчүүдтэй жингээ барихт нь туслах зорилготойгоор эрүүл хооллолтын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Хурцшээ би дээрээ тулцсан байх шүү. Эрүүл хооллолтын төгөлөд одоо миний бодлоор өглөө. Жишээ нь өглөө босоод одоо над чиг гэж кофе ууж болохгүй. Өглөө босоод цусан ус уухаас эхлэх байх гэж бодож байна. Яг өдөрт 2 литр ус болоод миний сэлж Бэнэ. Чи чинь уцаа авахгүй аагаар дэмэд тэнэд байгаа юм бэ? Харин Яасан мөнгө? Хэд хэрэгтэй? Ойр зургийн хэрэглээний мөнгө. Тэгээд бас дээрээс нь шалгалт эхэлсэн байгаа. Би чи эхлээд царайцаа харуул да. Дараа наад асуудал шиэрэл да. Би та ямар сүртэй юм бэ? Би танд эргүүлэл өгч шít. Чи юугаар төлж чаддیں۔ Сурагсан сургууль сурахгүй. Чамд ер нь ирээдүй вэ? Хийгээд өрөөсөн. Та битгий миний ээжийг Хөөе чи өгөө гүйцэхгүй юм уу? Хөөе. Хөөе орой. Ур харам гэдэг зохиол уншаад тэр айгуу таалагдсан. Тэр номоос юу болсон бэ? Тэр номоос бол зүгээр л гин ариун цагаан нэмдэг хайр. Яа зүгээр л ромеошлээ дагах юм. Тэр гоё. Бүр уншмасан. Бүгдээ хийж байгаа. Энэ шилэн ном клубийн гишүүд мөн. Мөн байна. Тийм ээ. Урунгоо гэдэг юм бэ? Би. За дэшээсэ. За уучлаарай. Жохон хоцроод ирлээ. За шууд ярианд орох уу? За. Та энэ манай номын клуб явахдаа та өөрийгөө жоохон танилцуулбал. Сайн байцгаана. За намайг зарим мэдж байгаа бах тийм ээ. Нэргүү гэдэг. За би одоо өөрөө энэ хэл мэдээл телевизийн салбарт ажилладаг. Ийм хүн байгаа. Зарим нь л одоо би мэдж байгаа бах тийм ээ. Уучлаарай. Яриг танилцчих уу? Та биднэрт хувийн амьдралынхаа талаар ярьж өгөөч. Гэр бүлийн байл гэсэн. Тийм. Одоо би одоо өөрийнхөө хувийн амьдралын талаар ингээд олон нийтэд жоохон дэлгэхэд дургуйлтай уучлаарай. Гол асуудал руу орцгоох уу? Тэгэлгүй хаа. Гişүүд маань асуулт байна уу? Уучлаа таны өндөр жинчин хитвэ? Тийм бас дахиад. За яг би бол одоо өөрийгөө их боломжийн өндөр гэж боддог. Тийм боломжийн жинтэй л гэж боддог. Жин би нэг хэлцүүлэгт ирлээ гэж бодсон юм чад бүр ярилцлага болоод явж юм юу? Уучлаарай сүүлийн ганц асуулт хувийн шин чанартай. Та хариулж болох уу? Заавал хариулаарай. За. Тийм гişүүд маань их хүсэл тавьсан болохоор. За. Тийм. Та найз бүсгүүдээ үгүй биш ээ. Их нэртэй юу? За ер нь миний одоо их хувийн байдлыг сонирхолтой шиг байна те. За яг би хэлье. Да би бол өөрөө 39 настай. Бар жилтэй Арслангийн орд гэр бүлтэй. За тэгвэл гол асуудал руу гарцгаая л да. Өнөөдөр би дуран зохиолын гол мөн чанар болох зохиолын санааны тухай ярилцж байгаа шүү дээ. Энэ талаар таны бодол юу вэ? За тийм. За ингээд гол яриараа бид нар орж штэ. Ер нь бол зохиолчийн би одоо ингээд сүүл бодоод байхад бол зохиолчийн санаа гэхээсээ илүүтэйгээр хамгийн гол одоо чанар нь бол сэтэл гэж боддог. Ягаад гэвэл одоо энэ зохиолч маань өөрөө тэр зохиолыг бичих нэг сэтэл төрнөд тэр сэтлээсээ санаа төрдөг. Тийм учраас бол энэ сэтэл бол ерөөсөө зохиолын бүр хамгийн юуны тухай бичих вэ гэхээс илүү тэр сэтлийг яаж төрүүлсэн бэ гэдэг нь чухал байна. Уучлаарай. Яагаад сэтэл гэж?
Та яагаад наашаа сууч? Би юу? Тий. Чамаг хэлж. Тэгвэл Тэгээ эн чинь сэтэл байхгүй. Тэгтээ юу штэ. Яг энэний цаана одоо энэ хүн наашаа ингээд зорих ямар нэгэн сэтэл төрсэн байж таараа ш. Тэгээд наашаа сууя гэж бодож штэ тийм үү. Тэгэхээр нэг зорилго байсан байж таараа. А тэр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ийм үйлдэл хийж штэ. Тэгэхээр чи эн чинь л тэр зохиолчийн хувьд бол сэтэл байхгүй юу? Тийм биз? Чи нэг зорилготой ирсэн байж таараа. Тэр нь яг ямар сэтэл юм бол? Энэ хүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй. Яг энэ зүгээр нэг тийм хүнийг нэг эвгүй уучлаарай. Эвгүй байдалд оруулах гэсэн юм биш л те. Ер нь бол энэ хүн чинь болоод ингээд нөгөө зоригтой хөдөлгөөн хийж штэ те. Тэгээ эн чинь нөгөө зохиолчийн сэтэл байхгүй. Тэгэхээр энийг бол заавал одоо ингээд зохиолч одоо нэг зохиол бичиж байгаа штэ. Тэгэхэд бол тэр зохиолчийн сэдлийн мэдэх гэдэг халбаг. Харин дараа нь зохиолын сэдэл маань ингээд бичигдэхээр санаа нь болно штэ. Санааг нь мэдчих болно. Тэгэхээр бол ерөөсөө хамгийн гол зүйл бол санаа гэхээсээ илүүтэйгээр сэтэл чухал юм аа гэсэн тийм санааг би хэлэх гээд байна. Тэгэхээр сэтэл нь гол мөн чанар байх юм тийм үү? Яг зөв. Сэтэл төрөхөд санаа төрнө гэсэн үг тий? Тий. Уучлаарай. Түрүүн би таны жоох эвгүй байдалд оруулсан юм уу? Гүг зүгээр. Юу та өөрөө харин их сонирхолтой юм ярьд юм байлээ. Тийм үү. Танд жоохон аль хэсэг нь илүү таалагдсан бэ? Танд жоохон аль хэсэг нь хамгийн их таалагдсан бэ? Нөгөө ерөнхийдөө ингээд сонсоод байхаар бүгдээрээ л гоё хийсэн шүү дээ. Та ерөөсөө юу ч ойлгоогүй. Яагаад? За тэрийг яриа. Та намайг юм ярьж яхад та ерөөсөө миний яриаг анзаараагүй, анхаарал тавиагүй. Таны ухаан санаа чинь шал өөр газар байсан юм байна л да. Оо, би уг нь бүгдийг сонссон шүү дээ. Та яг аль хэсгийг яриад байгаа юм? За яах вэ? Чи намайг ингэж ярьж яхад ерөөсөө ингэж чи надад ерөөсөө огт харахгүй мөртлөө ингэж чиний чигчийн ингэж томроо гэсэн. Би уг нь ингэж таныг сонсонгууд яг зурагт үзэж байгаа юм шиг санагдаад буруугаар ойлгоогүй үстэй та. Яг та би хаяа ингэж нэг юм элен талангууч юм шиг үгүй нэг тэнэг хүн шиг болчт юм аа. Зүгээр. Та одоо хувцас авчиад хаашаа явах вэ? Хаашаа явах вэ гинэ? Яаж явах вэ? Алхаад явах уу та? Тэгнь алхаад яв. Чи хаашаа явах вэ? Мэдгүй байна. Та хаашаа явах вэ? Мэдгүй. Саныг хардаа. Чи нөө өвти таа гэж хэлээ тэхүү. Яагаад? Та угаасаа надаас л ах юм чинь би таныг таал гэж дуудсан шүү дээ. Тэглээж би таны талаар нэг юм мэдсэ. Юу? Та дандаа хүмүүст худлаа ярьд юм бэлээ. Юу гэж? Оо ах нь их нэртэй. Та дандаа ингэж худлаа ярьдаг үстэй. Яагаад худлаа гэж? Үгүй яах вэ? Таны энэ хувийн орон зайд чинь хүн зөвшөөрлгүй халт чинь гэхээс таагаад би их нэртэй гэж худлаа ярьдаг. Би ч гэсэн угаасаа өөрийгөө найз залуутай л гэж хэлчихдээ. Чи найз залуутай юу? Бага.
Хэн гэдэг? Нэргүү. Нэргүй байна гэж юу гэдэг? Тэ нэртэй л байж та. Йоо, та чи мангар юм уу? Яна хоочлаа. Тэр чин та Нэрээ. Баярлалаа. Орой. Тэр ихтэй хотлоо ишил дээ. Эхнэр маань Америкт байдаг. нэр юм уу? Нэр. Надад ч гэсэн чиний нэр нэх айгуугай санагддаг ба. Өрн гэхээр нэх гоё зөөлөн, өрн, дулаахан гоё санагддаг. Яагаад ч юм уу өрн гэж нэрлсэн юм болов? Би ч амтай. Та худлаа яриад байна ш. Та намайг юм амархай охин гэж бодоод байгаа юм уу? Харин би чамдаа явуулдаж чадсан юм бэ? Нэрээ хаяа гэж байгаа. Өөх, яас хөөрхөн охин бэ? Текстээ бэлдсэн үү? Бити ярианы сэдв бол зайруулаад байл та. Та чинь ийм том охинтой илүү. Тий. Яасан? Та охинтойгоо танилцуулаарай. Яах вэ? Ийм царайлаг автай байдаг юм лээ. Баярлалаа. Хөөрхөж. Тэгс. Маргаашхан текстийг бэлдээ л та. За тэгээ болж юм. Танад уу? Танайд ч гэж болно ш. За тэгээ. Манай энэ охин жирэмсэн л дээ. Тэгээд би жирэмсэн охиноо асрангаа харин чи манай эхнэр зориулаад нэг сайхан дулаахан ноосон самсан ихэнгээ бэлдээ. Ожлаа. Бас ахыхаа текстийг бичээрэй за. За. Харин та дараа намайг яаж баярлуулахаа мэдж байгаа юм байгаа зү тий? Мэдлгүй яах вэ? За би доод хэлж. Хавра. 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 Яас яхан дөө. Яас яхан дөө. Зүгээр үү? Сэн би өглөө өмдөндөө шигээдээ. Яагаад өмдөндөө шийдсэн? Мухад үзүүдлээ. Мухаа зүудээ. Ямар мухаа зүуд? Ээжийг хоёлог орхид өвчингээд. За. Юу гэж тэхэвд яах юм дөө? Мийгүү айсан уу? Хайсан. За хураа. За. Одоо битээ заа юу? Хайгаа уучлаарай ах нь өглөө байхгүйсэн. Ээжигээ санаа зовоогоо. Одоо ил ээжигээ санаа зовоохгүй заа юу? Ах нь гадуур тэнхээ болно. Миний дүү ч гэсэн өмдөндөө шээхгүй үстэй. Яах
Ахтаа амлах уу? За амл. За инээгээр. За нааш. Хоёлаа явна. Ахтаа туслан үстэй. Туслаа. За жишээ. Ийм том гэсэн чинь ахтаа туслан. За. За ийм том гэсэн чинь. Ахтаа туслан үстэй. За. Сумын алга. Хан дэмсээ алга. Ээж над чиг байхдаа өмдөндөө шийдэг байсан болоо. Шээлгүй байдгийн. Ах нь хүртэл бүр шээринг байсан чи чам шиг бах та. Тийм үү? Тий. Дандаа өмдөндөө шийч. Ээжийг над чиг ийм жижигхэн байсан гэхлээр бүр инээ төрээд ах юм аа. Өөр ямар ах вэ? Хан ч гэсэн чам шиг жижигхэн л байсан шүү. Ээжийг яагаад ахаа хайр гэж нэрлсэн болоо? Ээжийг үү? Хан дөхөний зүрх яаж хөлтгийг мэдв. Мэдгүй. За тэгвэл зүрхэн дээр хараа та. Тасаас. Гэж зөхилж байгаас тээ. Тийм бай. Тийм бааз. Аха. Түлхүний зүрх хайрлахаар яаж зөхилтгийг мэдэх үү? Бүр хурдан. Ингэж хурдан зөхилдэг аахгүй юу? Тийм үү? Тэгээд ээжийн нэрийг сонссон хүн болгон ээжийг хайрлаасай гэж хайр гэж нэр өгсөн баг. Ойлгосноо ханд уу? Алгасан ахаа. Тэгж өмнөдөө шийхгүй шүү. За. Бано. Байна өгшөө. Хаана байгаа? Гэртээ. Юу ч байгаа. Оо, хавртай хоол идэл нугаарлах л чинь. Мань писийн төвлөж хүрээд ирэх үү? Одоо юу? Ганцаараа нүдлэж болох юм өгшөө. Тэсэ болох байхаа. Лафт уулзъя. За, зутгуугаар. Окей. За. За, арилгацсан уу? За, одоо энийг арилгах. Байна уу? Мэр чи автобуснаас буучлаа. Ямар нэртэй газар гэлээ? Лофо. За. Харлаа. За. За орлоо. Чи роо чи. Би зөв роо хүлээж байгаас тэний юм аа. Хөөш. Чи сая 0 орсон цам мөн үү? Чи юу араа 0 төрөлтэй. Айлч тэний юм аашив чи. Чи 0 төрөлтэй. Яа том өгшөө. Чи 0 төрөлтэй том шүү. Энэ яж. 0 төрөлтэй. Би чиний дээр 0 зүйл том биш таа. Ой. Чи. Би жам 0 төрөлтэй том шүү. Чи хамаа. Ашуу. Чи яа. Ой. Яа. Нам бүлэгтэй өвтөг байж хэлж чад. Би чамд алсан шүү бод. Чи яа хүрдээ. Анаа нөө юм яа хатуу чи биш шүү заа юу. Бүлэгнүүд минь Чи тэгээ зүгээр хэлцээ. Яасан? яасан? Яа унчаад банд минь Хай.
Мэри ч одоо яаж байгаа? Аа? Пистимсэд хамаагүй яж мэрэгдүүл яах юм? Гүнзтэй агшаа. Зүгээр гэж. Гүнзээ агшаа. Чи надтай бити тэр тамхичтай арилж байгаа юм шиг харагдчихэ заа юу? Гүнзээ агшаа. Чи Ой. Яач байгаа юм бэ? Яа тий? Чи мэ нэг аваа. Яг чи нэг ажил дээр үлдээ байгаа. Яа. Ганцлаа. Өгшөө эн чи шин юм байхгүй да. Мачаагүй штэ. Зүгээр сонс заяа анда. Чамайг гүнзээр тайвшруулсан заяа. Чи бол мэдхгүй байна. Хөөе, нааш харчи. Хоёроо заяа. Нэг одоогаас мэлчээд хөө. Яхоо, цаараа. Гүнзээрээ өглөө болж штэ өгшөө. Гэтэ чи жоохон болгоомжтой бай. За юу? Бич байгаа. Чи жоохон контролгүй шүү. Цаараа заяа. Яса. Яа тий. Яа. Дандаа гэж хүний явдаг зам хадгалж яаж байгаа уучлаа байна. Хана цаг идүүлж байна. 6 цаг болж байна. Бос. Хөөе. Чи цатай хасан зүг бос. Аран гэж чи ихнэр хүч үлээж байгаа шиг байна да. Хааш хүн доош хамгүй хүмүүс бай. Дөрөв очиж хааш тийм яв. Та нар шиг улгаач нар яг ингэж өрдөг байхгүй юу? Би ард тамхи татсан юм аа. Энэ мөн хүүтэй манай таасан. Би хүүхдийг чинь ахуулан цаа. Чи ээжигээ зовоох гээд байгаа юм уу? Үгүй даа яах вэ? Чи гэсэн гэртээ хизээж чадахгүй чирж байгаа. Үгүй тэр завсар ажиллаад яв.
Асуудал болгонд гарч шийдэл байнга байдаг. Гутрангаар бодож биш, өөдрөгөөр харж хамтдаа гарч шийдэл хайцгаая. 5 жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17.3% байлаа. Өдгөө хасах 3% хүртлээр буурлаа. Ингэж уралтанд хүргэсэн суур шалтгаан нь юу байв?